За бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бол 26 оны 8 сарын 24-ний өдөр. Тэгэхээр энэ бичлэгээр надтай хамт намайг шалгацгаая цуврал дараагийн цуврал бичлэгийг бол оруулж байна. За энд бол за энэ чи admin ID-аар юм байна те. Энэ болохоор өмнөх цуврал бичлэгийн ID байна. За тэгэхээр дараачих нь бол энэ байна. 2025 оны 1-р сарын 17 7 цаг 22 минут те. 2025 оны 1-р сарын 17 за 7 цаг 22 минут 7 цаг 15 минут гэж гарч иж энэ дэр те. За энэ дээр бол чартыг явуулсан байна. Backtest-ний чарт гэсэн үг. За тэгэхээр ханшиг бол яг энэ ч явж яхад нь. За энэ ногоон 15 минутын энэ бол 15 минутын чарт. Тэгээд энэ ногоон 15 минутын дараагийн 15 минутын лаа ингээд дээшээ гарч явах. Дээшээ ногоон одоо өнгөтэй байхад нь явуулсан ID байна тийм ээ. За тэгээд энэ лаа болохоор улаан дууссан юм байна. Энэ 15 минут ингээ улаанаараа дууссан гэсэн үг. За тэгэхээр энэ ID-г тайлбарлахын өмнө дахиад нэг FIBA-гийн тухай дурдъя тийм ээ. За энэ нэг FIBA бол эндээс хөдөлгөөн яаж явах вэ гэхээр энэ зоноос ойлт аваад импульс хөдөлгөөн явна. Эсвэл сэтэлж гарч ирээд шалгаад уннаа гэсэн үг. Тийм ээ. За ялгаа байхгүй. Уналтын FIBA байсан ч ялгаа байхгүй гэсэн үг. Ямар нэгэн уналтын FIBA бол 61.8-аас ойгоод импульс явна. Эсвэл сэтэлж гарч ирээд шалгаад заавал 100% нэгийн цэг рүү очно гэсэн үг. За ерөөсөө ийм байгаад байгаа. Тэгэхээр одоо бол энэ харьцангуй комплекс ID өгсөн байна. Өөрөөр хэлбэл энэ бол олон FIBA-гийн уялдаа. За энэ дэр харж байгаа ачлан ингээд маш олон FIBA-гийн уялдаа харуулсан байна. За тэгэхээр энэ бол бүр илүү нарийн зүйл. Тийм учраас аль болох хөнгөвчлөд ярих гэх юм бол ерөөсөө за энэ улаан FIBA. Энэ улаан FIBA-гийн хувьд ханш бол ерөөсөө нэг бол импульс явна, нэг бол сэтлээд шалгаад уннаа. Энэ рүү 100% явна гэсэн үг. Энэ дугуйлцсан байгаараа тийм ээ. За тэгвэл хэдүүлээ энэ улаан FIBA-гийн хувьд ханш яаж явсныг харъя. За ID явуулангууд шууд buy орё гэж бодъё л доо тийм ээ. Шууд buy. За тэгээд энэ улаан FIBA-го 61.8 $2-ын зооныг бариад өснөө гэсэн үг. За энэ улаан FIBA-гийн хувьд бол яасан байна? Ханш бол ойгоод нэгийн цэг рүүгээ 100% хөдөлгөөн явсан байна. За нэг бол шууд импульс явж болно. Нэг бол шалгаад унаад нэгийн цэг рүүгээ заавал явна гэсэн. За шалгаад унсан хөдөлгөөн нь бол энэ хөдөлгөөн биш үү? Энд шалгаад хоёр шалгаад унсан байна тийм ийм хөдөлгөөн. За ерөөсөө л ийм. Ямар нэгэн FIBA 61.8-аас юу н ихэвчлэн 80-аас 90% тойно. Ойгоод хоёр л газар очино. Нэг бол энд очино, нэг бол энд очино гэсэн. Ерөөс хоёр л газар очино. За тэг хэрвээ унаад сэтэрнэ, үнэхээр нэгэн цэг рүү явна гэх юм бол энэ хоёрын аль нэгээс л ийшээ очино. Өөр ямар ч хувилбар байхгүй гэсэн үг. За тэгвэл энэ хоёр цэгийг яаж гаргаж ирэх юм бэ те? За ойчоод сэтэлж гарч ирээд шалгаад унна тийм ээ, шалгаад унна. За энэ улаан FIBA-гийн хувьд ерөөсөө л ийм үйл явдал болсон байна. Шалгаад унсан. Ойгоод шалгаад унсан ийм үйл явдал болсон байна. За тэгвэл энэ хоёр FIBA, энэ хоёр мом ямар ч систем бэ гэдгийг одоо хэдүүлээ гаргаж ирээ тийм ээ. За buy орсон бол ерөөхдөө ашигтай явж хагаад break-even зохиод унах нь байна. Эсвэл бол ашиг аваад гарцсан байх нь байна. Эсвэл бол ашиг авахгүй шууд stop loss болох нь байна тийм ээ. За гэтэл энэ ID-ан дээр бол дахиад энэ 27 13 83 16 12 гэсэн хоёр мом өгсөн байна. Энэ хоёр дээр дахиад FIBA татагдана гэсэн үг. За тэгэхээр ийм FIBA татагдж байгаа гэсэн үг. За энийг болохоор шараар зурч тийм ээ. За нэг ийм зон гэсэн үг. Энэ хоёр FIBA-гийн ийм зон. Нийтдээ ийм зон гэсэн үг. За энэ шар FIBA-гийн хувьд сэл харьяа гэх юм бол бид нар ерөөсөө эндээс сэл эсвэл эндээс сэл гэсэн үг тийм ээ. Энэ хоёрын аль нэгээс нь сэл. За энэ доотлын цагаан эндээс бас сэлдэж болно. Тэгээ харж байгаа юм бол энэ цагаанаас бас аваад унсан байна тийм ээ. Энэ цагааныг аваад унах гэж оролдсон байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ цагааныг авчаад гэсэн унж болно гэсэн үг. Гэхдээ хамгийн гол нь энэ хоёрын аль нь үнэн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За аль нь үнэн бэ гэдгийг тодорхойлоход хэцүү. Тэгэхээр ерөөхдөө цаг шилжилт ашиглана гэсэн үг. Одоо ингээд харах юм бол 4 цаг бол энэ
эхний цагаан дээр шилжсэн байна. Дараачийн цагаан дээр 2 цаг шилжсэн юм байна. Тэгэхээр аль алин дээр нь сэлдэх боломжтой л гэсэн үг. За тэгэхээр эхний сэл бол мэдээж бүтлгүүч таарах нь байна. За тэр яах вэ тийм ээ? Хамгийн гол нь энэ шар фибогийн хувьд. За тэгэхээр энэ айдиа бол ерөөсөө юу гэсэн айдиа вэ гэхээр энэ улаан фибо. За эндээс харж байгаа бол эхний улаан фибогоос дээшийн импульс явна, эсвэл сетред нэгэн цэг рүү явна гэсэн үг. Дараачих нь болохоор энэ шар фибогоос доошоо импульс явна, эсвэл нэгэн цэг аваад доошоо импульс явна гэсэн. Ерөөсөө л энэ шар фибо гэдэг нь энэ жижиг фибо байхгүй. Ерөөсөө л ийм хоёр одоо хувилбар, за хоёр хувилбар гэх юм уу, дөрвөн хувилбар гэх юм уу тий. Эндээс бай гэсэн үг. Дараачих нь эндээс бай гэсэн үг. Улаан фибогийн хувьд. Шар фибогийн хувьд бол эндээс сэл гэсэн үг, дараачих нь эндээс сэл гэсэн үг. За эндээс хэрвээ сэлж байгаа бол ашгаа энд авах нь зүйтэй. За эдрийг түр ярилцгач тийм ээ. Хэрвээ шар фибогийн 61.8-аас сэлж байгаа бол эхний байдлаар ашгаа энэ лоб эвдрэхэд авах хэрэгтэй. За яагаад вэ гэх юм бол за ямар нэг фибо байна. Энэ фибо дээр ирээд 61.8-аас ойгоод тий ингээд ойчоо буцаж лобо эвдчихэд дахиад ингээд рейнжлээд байх магадлал байдаг. Өөрөөр хэлбэл энэ зоноо бариад байна гэсэн. Энэ зоныг бариад байна гэсэн үг. Энэ тохиолдолд бол бид нар асуудалд орно. Өөрөөр хэлбэл эндээс сэлдсэн байх юм бол доошоо харж итл хааш ингээ буцаад ирдэг тийм ээ. Буцаад ирнэ. Тэгэхээр ийм асуудалд орохгүй тулд ер нь энэ дээр ашгаа салгаж явах хэрэгтэй гэсэн үг. За тийм учраас тэрний нэгэн жишээ болж энэ дээр бол энэ лов авч дахиад дээш гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл хааш эндээс ундах гэж яснаа үгүй би эндээс уннаа гэж орж ирсэн байна гэсэн үг. За ерөөсөө ийм айдиа байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо бүгдийг харуулгач тийм ээ. Бүгдийг харуулгач. Тэгээд том жижиг гэдээ яриад явчих. Тэгэхээр айдиаг бол энд багт нь өгсөн байна тийм ээ. Энд багт нь өгсөн байна. Эндээс том фибогийн хувьд бол дээшийн импульс явах боломжтой гэж үзээд эхний ээлжинд баялнаа. За хэдүүлээ дахиад бактестийг үргэлжлүүлъя тийм ээ. За эхний ээлжинд эндээс бай. За эндээс баялсан болвол энэ фибо руу ашгаа харах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө бол ашгаасаа тодорхой хэмжээг нь аваад дээшийн импульс явуулаа л гэж үзнэ. Энд ашгаа авах хэрэгтэй, дээрэс нь энэ чинь ашгаа авах хэрэгтэй. За тэгээд импульс явуулна гэсэн үг. За тэгэхээр энэ хөдөлгөөн бол ингээд энд ашгаа аваад стоп лосс болно гэсэн үг. Энд ашгаа аваад стоп лосс болж байна. Энд доор стоп лосс болж байна гэсэн үг. За тэгвэл одоо яах юм бэ те? Энэ лоб өвдөрцөн дахиад ийм фибо зурна гэсэн үг. Дахиад ийм фибо зурна. За тэгээд энэ 61.8-аас ойсон ойлтын за өмнөх бичлэгүүд дээр ярьсан энэ зоныг хэрвээ эвдэхгүй бол энэ бол шалгаад унж байгаа хэлбэр болно. Гэтэл ингээд эвдээд явчвал бид нар дахиад лонг харна гэсэн үг. Дахиад лонг харна гэсэн үг. За тэгэхээр нөгөө энэ фибо ч дахиад байж л байгаа. Одоо дөрөв чи яриад байсан шар фибо. Тэгэхээр нэг бол эндээс сэлдэн, нэг бол эндээс сэлдэн. Хэрвээ бид нар сэл харж ивэл тийм ээ. Хэрвээ бид нар энэ фибо руу явна гэж үзэж ивэл, ийшээ явна гэж үзэж ивэл эндээс сэл харна гэсэн үг. За тэгэхээр одоо энэ дээр стоп лосс болоод дахиад бай орж чадаагүй маа гэхэд бид нар эндээс сэлдэн. За эндээс шууд сэлдэжгүй мэдээж цаг шилжилт гэдэг зүйлийг харна. За цаг шилжилт яасан бэ харъя тийм ээ. За энэ дээр бол 4 цаг бол чиглэлийн ногоон цаад шилжсэн байгаа учраас эндээс бол орохгүй гэж харагдаж байна. Тэгэхээр хамгийн сүүлчийн сэл үйлбэр бол энд байна. За энэ дээр бол 4 цаг бас чиглэлийн ногоон цаад шилжсэн ч гэсэн угаасаа эцсийн сэл бол энэ. Тэгэхээр одоо 2 цаг шилжих гэж байгаа юм байна. 2 цаг шилжих гэж байгаа учраас тэр 2 цагийг шилжүүлээд сэлдэх боломжтой харагдаж байна. За тэгэхээр 2 цаг шилжихийг хүлээе тийм ээ. За энэ дээр 2 цаг шилжиж байгаа юм байна. Тэгвэл одоо эндээс яг одоо байгаа газраас нь сэлдье гэсэн үг. 2 цагийн хай тогтсон байх боломжтой гэж үзээд. За энэ сэлийн TP бол ерөөсөө ийшээ. Гэхдээ энэ дотор дахиад нэг фибо байгаа. За тэр фибо нь бол одоо за нүдэн баримжаагаар харахад бол нэг иймэрхүү фибо байгаа байж таарах гэдэг. Тэгэхээр buy
одоо хувилбар байгаа гэж үзвэл өөрөөр хэлбэл энэ том фибогоос дээшээгээ импульс явъя гэж үзэх юм бол ханш нэг бол эндээс өснө, нэг бол эндээс л өснө. Хоёрхан хувилбартай. Тийм учраас энэ хоёроос бас баядаж болно гэсэн үг. Энэ хоёроос баядаж болно гэсэн үг. За ингээд харцгаая. За сэл бол гоё явлаа. За дээрэс нь бай бол бас гоё явлаа тийм ээ. За бай бол ингээд өсөд гараад ирэхэд нь ашигийнхаа 50% авчих хэрэгтэй. За бай хөдөлгөөн явсангүй дараачийн бай дээр ирлээ тийм ээ. За энэ дээр бол ашигийнхаа 50%-ийг аваад стоп лосс болж байгаа учраас алдагдaltaгүй арилжаанаас гарч ийнэ гэсэн үг. За дараачих нь энэ хөдөлгөөн бол шууд ингээд нэгin цэгээ энэ нэгin цэгийг авчаад шууд ингээд доошогоо ингээд уналт ингээд энэ мэтчлэн үргэлжлээд байвал арилжаанаас бол угаасаа шууд гарч таарна. Тэгэхээр шууд стоп лосс болсон арилжаа гэсэн үг. За тэгээд үлдснэг нь бол тэр чигээр нь доош харна. За тэгэнгүүт бас нэг юм гараад иржээ. Юу гараад ирж байгаа вэ гэхээр энэ ловыг тийм ээ. Энэ ловыг авцсан юм байна. За энэ ловыг авцсан. За тэгвэл энэ бол стер чаржрыг шалгаад уннаа гэсэн хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэсэн үг тийм ээ. Тийм учраас дахиад эндээс ямар нэгэн байдлаар сэлдэх шаардлагатай гэсэн үг. Цаг шилжилт харна уу, SMC харна уу, өөр ямар арга барил харна уу. Энэ хавьяас л сэлдэх хэрэгтэй гэсэн үг. Тийм ээ. За ингээд нэгin цэг рүү явсан. За ингээд нэгin цэг рүү явангууд яг уу. Энэ том фибогийн нэгin цэг дээр ирсэн юм чинь одоо өсөлт орж ирнэ гэсэн үг. Эндээс бай. За бодлоо эндээс нь бай тийм ээ. Одоо өсөлт орж ирэх боломжтой гэсэн үг. За энэ өсөлт бол хаа хүртэл орж ирэх вэ гэхээр хаа хүртэл өсөлт орж ирэх боломжтой вэ гэхээр за идеатай хамаагүй юм ярьчих тийм ээ. За нэг иймэрхүү өсөлт орж ирэх боломжтой гэсэн үг. За ерөөхдөө нэгin цэгийг авахлаад баяцсан гэж бодъё тийм ээ. Доотлохыг нь авахлаад баяцсан гэж бодъё. За одоо бүр илүү их хуцах юм бол тийм ээ. Эндээс сэлдэх боломжтой. Ханш одоо унах юм бол эндээс юм уу эндээс л унана гэсэн үг. За нэг иймэрхүү тийм ээ. Харж байгаа ажлан. За энэ бол хоошо өгдөөгүй айдиа байсан. Эднэр бол өгдсөн айдиа байлаа. За тэгэхээр 2025 оны 1-р сарын 17-нд өгсөн айдианы биелд бол нэг иймэрхүү явцтай байсан байна. За тэгээ бүгдэнд нь анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. За түр баяр та.